Сэтгэл үнэхээр ямар сайхан болоо. Хүүхэд багасаа л ээжийн бор аягддаг сонсож одоо энэ хорвоог ээжтэйгээ хамт байгаа юм шиг ингэж дуулж явж ирсэн. Тэгээд ээжтэй захидал бичээрэй гэдэг ийм сайхан дуутай болж эргээд энэ үр зүрхэнд ээжтэй ахаад уулзсандаа баяртай гэж болохгүй хавьяа. Танд маш их баярлалаа. Та урт наслаж удаан жаргах болтоо энэ сайхан дуу Монголын ард түмний зүрх сэтгэлд мөнхөд зулмыг гэрэлтэж асаж явах болтойгоо. Баярлалаа танд. За, хайртай шүү танд. Сайхан дууллаа. Урт наслаж удаан жаргах. Баярлалаа. Сэтгэл хөдлөл үнэхээр Ойсон юм тий. Баярлалаа. Миний ээж өндөр настай гэл хөвөр сэтгэл гачин мэлээ. Маш их баярлалаа танд. Тэгээд яг үнэ хэлэхэд миний хоёр дүү гоё зохичээ. Би ч бас цэргийн хүн шүү дээ. Хэрэг юмд нулим сонахгүй шүү дээ. Хажуудаа зовоод ингээд шидэнд дуугаар ачаад байл шүү дээ. Гоё үнэхээр сэтгэл таарлаа. Та гайхамшигтай сайхан дуулж өглөө. Дэлхийн нараа ирэглээ. Ээжтэй загтал хичээрээ. Дээлэн дотроо гандан шүү. Ээжтэй загтал хичээрээ. Сахлан өдөр хоног урсан цагийн зүү чамиг даган эргэнэ өдрөчин бодлоо шинжин зүдэлэлээ өрнэмигэн ээжин сэтгэл шиг өрөвдөмөр юм албаханда Зүсэн намри борошагна зүдэлгүй орчлон цагийн айсыг дагана Орчлон ээжийн сэтгэл шиг дулаахан юм бол алга байна Намрын харуу онлаад ээжтэй захтал бичээ Ээжтэй захидал хичээрэй гэж энэ манай уралдаан энэ жил 11 дахь удаага зохиогдож байна. Тэгээд 11 дахь удаагийн энэ босгон дээр сайхан одоо сүлд дуутай болсон доо. Үнэхээр их сэтгэл дүүрэн одоо байна. Та гуравтаа тэгээд шүлгийг бичсэн Магны Эрдэнэт зохиолчдоо та дөрөвтөө маш их баярлалаа. Үнэхээр сайхан уран бүтээл болж байна. Одоо би ч бас өөрөө дууч хүн тийм ээ. Зүгээр ер нь би ийм дуу арайч болоогүй байх гэж бодсон. Хоёр дуу ч гоё дууллаа. Энэ хоёрт их сайхан нийлж өгсөн байна. Хоорондын тэр өнгө тембрүүд тэр хөгжмийн найруулга гэж их гоё болж Монголын ард түмийг сонсох дуулсан баха. Би сэтгэлдээ бол үнэхээр баярлж байна. Ингээд анх шүлгийг ингээд хараад унших бол нэг өөр хэрэг шүү дээ, тэ. Шүлгийг уншаад ямар мэдрэмж төрөв, дараа нь ингээд яг дуу аялгаугаа сонсоод та хоёрт минь ямар мэдрэмж төрөв. За анх Магны Эрдэнэт дахь над руу залгасан. Тэгээд манай ээжтэй захидал бичээрэй гэх нэг сайхан нэвтрүүлгийн дуу одоо бий болох гэж байна. Ахын дуу боломжтой дуулаад өгөөч. Би маш гоёор хүлээж авсан. Ээжтэй зориулсан бас нэг сайхан уран бүтээл бий болох нь л гэж бодож байсан тухайн үед. Тэгээд яг тухайн үед хинтээ дуулахаа юусэн мэдэхгүй байсан. Тэгсэн чинь яг студид ирээл би шууд дээгийнхтэй хамт дуулах юм байна гэдгийг шууд тэр өдөр мэдээл хөөх ямар гоё юм бэ гэж та амар гоё тийм таатай хүлээж авсан. Чулуугүй гавьяат ер нь их тийм онгод тэнгэр хүчтэй хүн шүү дээ. Би багасаа энэ хүний амьдралын хэм маяг энэ уран бүтээлийн сэтгхүйг их сонирхож өссөн юм хөхт. Одоо жишээлх юм бол морин хуур гэж наадам дээр өөрийнх нь дуу ингээл
нэг уралдаад авахгүй юм байж яг ингээл төгсгөлийн одоо үед ингээл айда хүмүүс минь ингээд алаа ичиж байгаа байхгүй. Тэр дээр үед болсон төгөлтэй. Тэрийг би санаж нэг бадал та. Одоо тэгвэл бол яг ингээд одоо энэ морин хур наадам ингээл болж байгаа энэ үед энэ хүн ээжтэй загтал бичээрэй гэдэг дуу зүгээр гаргаад ирж байгаа байхгүй. Танаа нэвтрүүлэг бол одоо ингээд цацгадад 11 жил болж байгаа. Би танаа нэвтрүүлэгтээ бол 7 жилийн өмнөөс холбогдож ирсэн. Тэр үед ээж маань борхон болоогүй амьд байсан. Эмнэлэгт би танаа ээжтэй загтал бичээрэй нэвтрүүлэгт орж ээждээ зориулж доод болж исэн Монголын ард түмнтэйгээ. Тэгээ ээж маань энэ нэвтрүүлгийг үзээд телевизээр намайг хараад хөл дээрээ босоод танаа нэвтрүүлэгт ингээд захиа бичижсэн хөөтэй. Энэ захиа надад байна. Энэ ном хүртэл хэвлэгдсэн шүү дээ. Тэгээ энийг унших тоолондоо би ээжтэйгээ хамт байдаг байхгүй юу? Тэр захиан дээр миний ээж хамгийн одоо сэтгэл зүрхэнд яг л хүүдээ хэлэх гэсэн тэр үгнүүд байж идэг байхгүй юу? Тэгээ энэ мөч өхнийг холбож өгсөн Чулуухай гавьяаттай үнэхээр их баярлалаа. Би эргээд ээжтэйгээ хамт байж байна. Юм бүхэн их утга учиртай уялдаа холбоотой гэж би дотроо бодож байна. Инх наран дүү. Энэ дүүгийн маань ах тэр биш гэдэг хорондоо бас Чулуухай ахтай адилхан юм хорондоо хүн анх энэ инх наран гэдэг дүүг энэ миний ахын хүүхэд ингээ дуучин болох гэж байгаа. Миний хүнийг миний дүүнийг үзээ шалгаад өгч гэд би анхын дүүтэйгээ ингээд танилцж байсан. Тэр цагаас хойш одоо ардын жүжигчин долоор ихч юм маань шав болсон байх юм байна. Одоо Оросын холбооны улсад суралцаад Москвад төгсөөд одоо ингээд Дойрын урлагийн эрдмийн театрт ингээд дуучин болоод ирсэн байна. Ингээд бодохоор ингээд цаанаасаа бүх юм уялдаатай сайхан сэтгэлийн үзүүрт шар тосоо гэдэг энэ үг одоо яг энэ ээжтэй загтал бичээрэй гэдэг нэвтрүүлэгтэр одоо нотлогдож байна гэж би амьдралаараа хэлмээр байна да. Үнэхээр их баяртай байна. Ийм гоё дуутай болсон да. Би баяртай байна. Ээжтэй загтал бичээрэй нэвтрүүлгээр өдөр болгон энэ дуу гарах болно. Над шиг тий одоо зүрх сэтгэлдээ ээжтэйгээ байнга уулздаг олон хүн бий. Тэр бүхэн энэ дуугаар ээжтэйгээ уулзах болно. Дуу шинэ бүтээл төрнө гэдэг тэр дундаа өөрийн бүтээлийг ингээд сайхан залуудчид амьлуулад анхудаа сонсох бол бас гоё мэдрэмж. Ер нь анхлээд Эрдэнэт төвтөр ойлоо ярихгүй юу. Тэгээд нэг манай нэвтрүүлэг байдаг. Энд нэг дуу хийх үг гэдэг. Чи шүлгээ сайхан бичиж боллоо тэгээд. Тэгээд над шүлгээ бичих үзүүлсэн. Би арай олон хүүхдтэй байсан. Үгүй олон хүүхдтэй болох дээр ая нэг л сайн болдог юм да гэд. Тэгээд цөөлөл ингээд өгсөн. Тэгээд аяа хийж чад ингээд үзээд өөрөө бас гитартайгаа дуулаад үзэн үстэй. Над сүрхий таалагдсан. Тэгээд за хэн дээр дуулах вэ? Чи өөрөө хүний хоол гэдэг намайг ихгүй. Би сайн мэдэхгүй. Бас тэгтээ дуулахад бас хялбаргүй шүү надад чи бас дээшээ нилээ явна доошоо нилээ явна гэл. Ингээд сурч яасан чинь чи над руу яриа бичтэй. Гэхдээ нэг сайхан нэг овоо нэг нэрд гарц ихтэй хүн олооч та гин. Дэлгэр бүрэл наад дууны чинь үгэнд орондоо. Яг л өөрөө дуулахтаа жүжиглж тэгээд тавьчихсан даа. Тэгээд та бид гурав янжин ламын өмнө уулзаад. Уулзаа тий. Юу л тий. Тэгээд юм учиртай гэдэг тэр байхгүй. Тэгээд ингээд таарчлаа. Тэгээд таарын хоолыг яг ингэж нийлнэ гэж би бодоогүй шүү. Амар гоё нийлсэн бүр. Ямар гоё таарсан тий. Үнэхээр сайхан. Тэгээ энэ хөгжмийг хийсэн бас мөнх шаргалдаа би мөнх шаргал баярлалаа. Сэтгэл гаргасан. Мөнх шаргал бол бас л ээдтэй. Яста нэг юу гэж хэлдэг юм болоо. Яста торгон мэдрэмжтэй байхгүй. Ахтай. Хоолой энэ төрж хаад та яриг ингээд дуулж хаад ингээд сүлд нь би нэг студиогоор ороод гарахгүй гэсэн чинь. За энэ хоёрт чи яста таарчаа. Ингэж гоё дуулна гэж байдаг юм аа. Тэгээд над бас баяр гэдэг. Яста энэ хоёр эзэн олцсон байна гэж. Би бас дотроо баярлж байсан. өдөр хоног урсанда цагийн зүү чамиг даган эргэнэ өдрчин бодлоо шүнчин зүдэлээ чин сэтгэл шиг
орчлон цагийн айсыг дагана сэмхэн уйлна сэмэрхэн хүлээнэ сэлүүн орчлон дэж сэтгэл шиг дулаахан юм бол алла байна намрын хяруу онлаа хэстэдэгтэн бичээрээ нартын хоноо таташуу хэстэдэгтэн бичээрээ Дивин хаврын шубууд ирнэ дэлтэмэрэн уян дээрээ үрснэ насаран харваач танаран үгилнэ нартын дор ихийн сэтгэл шиг үнэн юм бол алла байна дэлхийн Ээж